Хүсэл хэрэгцээ гэдэг хичээл нь надад маш их таалагдсан. Яагаад гэвэл том болоод мөнгөө хэрхэн зарцуулах, юунд дүүрэх цэр талаар заасан болохоор маш их таалагдсан. Энийг заасан багш болон хүн болох багаасаа хөтөлбөрийг санааж ирсэн хүнд баярлалаа. Хүсэл хэрэгцээ гэдэг хичээл надад маш их таалагдсан. Хүсэлдээ хүрэхийн тулд хөтөлмөрлж хэрэгцээ гэдэг хүсэл гэдгийг ялгахыг сурсан. Одоо санхүүгийн сахилга баттай тийм хүн болохын тулд хүслээ одоо үнэхээр хэрэгцээтэй зүйлээ авна, хүслээ эренбэлж сурна. Одоо бид нар цуслан дамрыг гэж утгад мөнгө хэрэгтэй болно. Тэрэндээ зориулаад мөнгөө тэгвэл хадгалж болох нь тий. За ерөнхийдөө мөнгийг зөв захиран зарцуулах энэ явдал хизээнээс эхэлдэг юм бэ гэхээр яг та нарын насан дээрээс эхэлдэг байхгүй юу? За хүн болох багаасаа хөтөлбөрийн санхүүгийн боловсрал олгох энэ төсөл маань болохоор зэрэг ер нь санхүүгийн боловсрал гэдэг зүйл маань маш багаасаа тийм ээ энэ санхүүгийн цагаан толгой буюу орлогоо хэрхэн бүрдүүлэх үү, зарлагаа хэрхэн гаргадгийг, хадгаламж гэж юу юм, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулах ингээд энэ тухайн асуудал маань болохоор зэрэг яг энэ бага наснд бол илүү төлөвшдөг. Тэгээ энэ наснд нь хүүхдүүдэд санхүүгийн боловсрал олгосноор ирээдүйд санхүүгийн сахилга баттай ийм хүн болох боломжийг нээж гин гэсэн үг. Тэгээд санхүүгийн боловсрал олгохын хичээлийнхээ хүрээнд мөрөөдөл гэж юу юм бэ? Мөрөөдөлтөд хүрэхийн тулд хүүхдүүд ямар ах хэвтэй юм бэ? Жишээлбэл би эмч болно гэж байгаа хүүхдээ яг хичээл сургуультай хэрхэн шамтах юм? Өшөө урлаг соёлын авьяастай хүүхдүүд би дуучин болно, би бүжигчин болно гэх маш олон мөрөөдлүүд гарч ирж байна. Тэгэхээр түүнийг хөгжүүлэх ёстой, ээж авдаа туслах ёстой, бусдад туслах ёстой. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зөв сайн хүн байх ёстой. Үүнээс улбаалаад бид нар цаашлаад санхүүгийн боловсрол руу хүсэл гэж юу юм бэ? Хүсэл бол хүн болгонд байдаг. Гэтэл хэрэгцээ нь түүнийг одоо хязгаарлаж өгдөг нэг өсөндөө нөөц боломж гэж бид нар томчууд болохоор зэрэг нөөц боломж гэж яриад хүүхдүүд болохоор хүсэл хэрэгцээ гэд ингээд ялгаад ярьдгийг. Тэгээд дээрэс нь одоо миний санхүү тэгвэл юу юм? Надад ямар орлого байгаа юм? Надад ямар боломж байгаа юм? Түүнийг гэр бүлээрээ хэрхэн төлөвлөх юм? Аав ээжтийнхээ үгэнд хэрхэн орох юм? Аав ээжтэйгээ яаж одоо мөнгө санхүүгийн асуудлаа ярилцах юм? Тэгээд хоримтлал хүүхэд болгон ихэнх нь бол мөнгөний гахаатай гэж ярьдаг. Бас зарим нь мөнгөний авдартай, зарим нь төрөвчөндөө мөнгө хадгалдаг гэд хүүхдүүд бол жижигэн ч гэсэн хоримтлал үүсгэсэн байдаг. Энэ хоримтлалын ашиг тусыг хоримтлал бол өөртөө эргээд дараа шаардлагатай үед зарцуулах мөнгийг хоримтлал гэж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь хадгаламж гэж тэгэхээр банкнд хадгалвал илүү хүүтгэлдэг. Өөрөө гэртээ хадгалснаас илүү хүүтэй байх боломж нь банкнд хадгалуулах юм аа. Ингээд бүгдээрээ аав ээжтэйгээ яриад мөнгөө хэрхэн хадгалах вэ? Энэ дээр бас бид нар дасгал ажилладаг байгаа. 8 дасгалыг өнгөөр бодох дасгал байна, бусдыгаа уриалгах дасгал байна. Тэгээ ухаалаг мөнгө буюу мөнгөө хэрхэн хэмнэх юм, мөнгөний үүсэл гэдэг юм цуврал одоо 6 цагийн хичээлийг хүүхдүүдэд орж эхлээд явж байна. Энэ юу вэ? Чипс хэрэгцээ юу хүслүү? Хүсэлтэй чипс идэхгүй бид нар амьдрч чадах уу? Амьдрч чадна штэ. За богц ажиллахгүй амьдрч чадах уу? За тэгэхээр санхүүгийн боловсрал маань хүсэлдээ тааруулж бид нар санхүүгээ жолоодох ёстой юу? Хэрэгцээндээ тааруулж санхүү буюу мөнгө төгрөгөө захиран зарцуулах ёстой юу гэдгийг хэлж байгаа шүү хүүхдүүдээ. Тэгэхээр хүсэл яасан? Хязгааргүй гэж хэлсэн үү бэ? За онгоцтой болъё гэж хүсэж болох уу? Болно. Тэгсэн чинь онгоц авах мөнгө маань ямар илээ? Байхгүй штэ бид нарт тий. За энэс үүдээд бид нар дараагийн хичээл болох хүслээ тодорхойлоод хүслээ эренбэлнэ. Энэ нэгдүгээр чухал уу? Хоёрдугаарт аль нь хэрэгтэй, гуравдугаарт аль нь хэрэгтэй гэдгээ маш зөв эренблэх ёстой. Бүгдээрээ хүсэл ба хэрэгцээ гэж бичээд би ийм юм хүсэж байна. Энэ хэрэгцээ юм а гэдгээ ингээд артталт нь ялгаад иччих. Хүүхдүүдэд бол энэ багаас ихоор хүүхдүүд их хөөрхөн юм байна. Гэгэн ертөнц юм байна. Их сайхан ойлгож авдаг юм байна. Хүлээдэг юм байна. Хүлээж авдаг юм байна. Тэгэд бас нөгөө ер нь тоглоомын аргаар оролцооны төвшөнд хүүхдүүдийн ингээд өөрсдөө дандаа ярилцдаг тий. Мөрөөдөл ихэд 3 хүүхдээр хэлүүлэх гэхэд 30 гар өргөөл тий. Тэгэхээр их хөөрхөн байна. Ер нь бол нэлээд ач холбогдолтой
гэж л үзэж байна. Тэгээд аав ээжийнхээ хэрэгцээг хэрхэн яаж гамтай хэрэглэх талаар маш их сайн суралцж авлаа. Тэгээд энэ багштай маш их баярлаа. Хүсэл хэрэгцээ гэдэг хичээл бол их гоё байсан. Тэр багш надад их гоё ойлгомжтой зааж өгсөн. Хэрэгцээ гэдгээ бас би мөнгөө хадгалж гамтай хэрэглэж ээж аваасаа мөнгө нэхгүй байхыг хичээн. Бас тэгээд хүсэл бас хязгааргүй гэдгийг ойлгож авсан. Энэ хичээлийг ойлгомжтой зааж өгсөн багштай баярлаа. За энэ хүн болох багасаа тусал маань манай аймагт 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тэгээд энэ санхүүгийн боловсрал олох энэ хөтөлбөр бол өмнө нь байгаагүй гэж би одоо сонссон. Тийм болохоор зэрэг бас их зөв зүйтэй морсон болов гэдэг энэ хүүхдүүдийнхээ идэг чармаалтыг хараад бас ирээдүйд одоо санхүүгийн сахилгатай хариуцлагатай хүн болоход нь тус төхөн болох одоо даваа талтай юм болов гэж өөрийн зүгээс ойлгож байна.